хүүхдүүдээ. Сайн та сайн байна уу? За суцгаа. За тэгээс бид Монгол хэлтэй хараа гэж байна. За хамтарч байгаа юм гэж. За өөрөөр тайлбарлах. За хэлээд байгаарай. Хамтарч хийх зүйлийг бол хамтын хүч гэж хэлдэг нэ тийм ээ. За тэгвэл жишээн дээр ярих үгтэй. Бид нар ямар үлгэрийн тухай зөвхөн хамтарч юу хийж болох нь мод тарьж болох нь гэж хайшин барьж болно. Зүйтэй. Засаг хийж болно. За багтж байгаараа. За сон техникээр гэр барьж болно зүйтэй. Хэрэгсэлээ машин барьж болно. Хамтраад машин бариад явах уу? Сайн бодож хэлээрэй. Яг хамтарч юу хийж болох нь? Саний дурсан эсгүүд байх нь тийм ээ. Хамтраад за мод тарьж болох юм шүү дээ тийм ээ. За энэ 4 сард бол одоо бид нар анги сургуулаа цэцэглүүлэх болчих хүүхдүүдээ явуулж байгаа тийм. Тэгвэл бид нар хамтаараа яадаг байх нь. За тэгвэл хамтын бүтээлээр хамтын хүчээр сая аав ээж маань цэцэг тарьсан ангидаа. Тэгэхээр одоо бид нар энэ цэцгийг хамтын хүчээр яах нь вэ? Өсөж, өргүүлж, арчлах нь тийм ээ. Хүч гэж юу гэж ихэн сэрхэн асуулаа аав миний хүү өөрөө мэдэж аав гэж ангийнхаа сургуулийнхаа хашааны цаас зөвлөө Нэг зүүн. Хоёр. Өөрөө. Зүүнээс давшиж яссаа. Нэг. Хоёр. Өөрөө.
바로 넥, 허이, 오로, 두로.